Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрэм эхлэхэд бэлэн боллоо. Та нар багадаа аав ээжигээ эзгүүд найзуудаа гэртээ авчираа тоглодог байсан уу? Аав ээж нь хэд хоногор яваад өгвөл найзуудаа цуглуулад хамт цагийг өнгөрөөж шоудахыг өсвөр насны хүүхэд болгон л хүсдэг байх. Яг ийм зүйл өнөөдөр бидний ярих 17 настай Тайлер гэх хүү тохиолджээ. 2011 оны 7 сарын 1 бөхчөм шөнө Америкийн нэгдсэн улсын Флорида мужид амьдардаг Тайлерын гэр эзгүй байлаа. Тайлер фэйсбүүк дээр өнөөдөр манайд партитэй аав ээж байхгүй эрэг хүн байна уу гэж пост оруулсан. Энэ мэдээ зөвхөн сургуулиар зогсохгүй хотоор нэг тархаж ахлах сургуулийнхан Тайлерын гэрлүүс цувж эхэлсэн. Шөнийн 11:30 гэхэд 5 хүн ирсэн бол 12 цагт 20 хүн, 1 цаг гэхэд 60 гаруй хүүхэд Тайлерын гэр цугларчээ. 130 орчим метр квадрат талбайтай гэр хөл тавих зайгүй болтлоо дөрөв. Гэрийн гадаа 10 гаруй машин цувран зогсд тэдний дунд 20 гарсан залуус байсан ч ихэнх нь 14-өөс 18 насны өсвөр үеийнхэн байлаа. Хамгийн гол нь тэдний хянах ганц ч насанд хүрсэн хүн байсангүй. Тайлер аав ээжийнхээ өгсөн $4,000-оор ойролцоогоор 14 сая төгрөгөөр пизза захиалж шар ариг, виски энтер худалдаж авсан. Удалгүй нэг хөвгүүний нэг нь $10 шүү хямдхан өгье гэж ойрлох дуу сонсогдсон бөгөөд хар тамхи заржээ. Тамхи, марихуана тэдний дунд энгийн үзэгдэл болсон. Харин галдагооны өрөөнд хүүхдүүд бир понг буюу шар аригны теннис гэх алдартай тоглоом тоглож илаа. Ширээний хоёр талд хунзар аяхтай шар ариг өрөөд теннисний бөмбөгийг ойлгож аяганд оруулдаг тоглоом юм байна. Хэрвээ бөмбөг аяганд орвол эсрэг талын баг шар аргийг уух ёстой. Тоглоом эд дундаа явж идэл теннисний бөмбөг шалан дээр ойгоод өнхөрч хажууд нь нэсэн хүү бөмбөгийг аваад энэ юу вэ гэж орилдог. Шар өнгөтэй теннисний бөмбөгөн дээр улаан өр өнгөтэй зүйл наалтсан байсан ч нэгэн шалан дээр дарс асгачиж гэж бодоод тоглоомоо үргэлжлүүлж нөгөө бөмбөгөө шар аргиндаа дүрж аваад тоглосоор лв. Удалгүй Жастин гэх хүү дарс наалтсан бөмбөг орсон шар аргийг авлаа. Шар ариг нь баг зэрэг улаан туяатай болсон байсан ч энэ тоглоонд тиймч ариун цэврийн шаардлага хангадаггүй болохоор тоолгүй шууд залхилсан. Үдшилэг дээд зэгтээ үрж хүүхдүүд ухаанаа алтлаа согтож тамхиа буудан дээр унтрааж хаасайгүй пивний лаз хөглөрнө. Гэтэл хэсэг хугацааны дараа Майкл гэх хүү тасраад гинэт ухаан ороход яг л толгой руугаа цохиулах шиг сонин мэдрэмж төрж сэргсэн тэрээр гэрээс 2 хүний цогцолжээ. Ингээд үдшилэгт байсан хүүхдүүд бүгд шоконд орж саяхан шар аригны теннис тоглож байхад Жастины уусан зүйл дарс биш харин хүний цус байсан гэдгийг мэдцгээсэн байна. Өнөөдөр ярих хэрэг үнэхээр цочирдмоор гэдгийг урьдчилж анхааруулъя. Би өмнө нь зөндөө олон эрэг бэлтгэжсэн ч ийм эрүүл ухаанд багтамгүй эрэг анх удаа харж байна. Хамгийн түрүүнд бүгдээрээ Тайлер гэж хэн болох талаар ярилцъя. Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн Форт Сент Люси мэх газарт Блэк Мэри Жо хэмээх хос амьдардаг байв. Нөхөр Блэк нь цахилгаан станцын инженер, эхнэр Мэри Жон бага сургуулийн багш. Тэд 1980-аад онд гэрлэж Грэнжер Авеню гэх цэвэрхэн тохилог гудамжинд суурьшжээ. Тэд Райан болон Тайлер гэх хоёр үтэй. Тайлер багаасаа бие муутай байсан тул эцэг эхийн түүнд бүх анхаарлаа хандуулдаг байв. Тэрээр дутуу төрж сар орчмын экваторт байсан төдийгүй бамбаа булчирхаа асуудалтай байснаас болоод өсөлт нь удаашарч нуруу нь үеийнхээ хүүхдүүдээс намхан байжээ. Эцэг эх нь түүний төлөө өдөр бүр залбирч юу хүснэгийг нь авч өгч хайраар тутаалгүй эрхлүүлж өсгсөн байна. Гэсэн ч Тайлер 6 настайдаа сэтгэл готролтой гэж онцлогдож 10 настайдаа хүнд хэлбэрийн эм бэлтгэл хэрглэж эхэлжээ. Гэвч эм уух тусам Тайлер улам догшин, ширүүн болж сургууль дээрээ хүүхэд дээрлэхэж хичээл тасалж зан авирын танигдахын аргагүй болов. Эцэг эх нь түүнийг ADHD буюу анхаарал дутмагшлын эмгэгтэй гэж онцлогдоход нь өсөлтийн дааврын тариа илгэж нурууг нь 185 см хүртэл өсгөж чаджээ. Гэвч Тайлер ахлах сургуульд ороод буруу замын хүүхдүүдтэй нийлж эхэлсэн. Тэдний амьдардаг газар өсвөр насныхан зориулсан entertainment ховор байсан тул хүүхдүүд гэмт хэрэг, хар тамхи, архинд амархан толгоогоо мэдүүлдэг байв. Тайлер ч муу адил тэдний нэг болж байгалийн нөөц газарт гал тавьж цагдаа нарт баригджээ. Үүнийг мэдсэн аав ээж нь түүнийг маш хатуу шийдгэж гэрээс гарахыг нь хориглон өдөр бүр хар тамхины тест авч эхэлсэн байна. Насаараа дураараа өссөн Тайлер анх удаа хориг гэж юу болохыг мэдрээд эцэг эхийгээ үзээ ядаж найзуудаа би аав ээжигээ буудаж алмаар байна. Чимээ гарахгүй тул дуун хамсгагч хэрэглүүл ямар вэ гэж ярьдаг болсон ч найзууд нь Тайлерын яриаг сонсоод юу яриад байгаа юм бэ гэж бодоод л өнгөрдөг байв. Гэвч Тайлерын харцыг анзааруул тэр нь зүгээр нэг хошигнол биш үнэхээр гарцаагүй хөнөөхөд бэлэн хүүтэн хүндий аимшигтай харцсан гэдэг. Тайлерыг 17 нас хүрэхэд нөхцөл байдал уламд орцсон. Эцэг эх нь жоохон л хараа яналтаас улруулах юм бол тэр дороо зүхтаж, арх ууж, хар тамхи хэргэлдэг байлаа. Сүүлдээ бүр найзуудтайгаа зодтолдож цагдаад баригдан танхаа эргээр садуулагдсан ч насанд хүрээгүй учраас хүн ч итгэл хүлээлгүй хэсэг хугацаанд гэрээ оройнд байсан ч Тайлерт гэмсэн шинж огт байсангүй. Удалгүй түүний төвчээрийг барсан нэг явдал болсон нь согтуу гэрийнхээ цонхоороо орох гэж чод аав ээжтэй баригджээ.
Блэк, Мэри Жо хоёр маш их уурлаж түүний гар утас, машин, компьютер гээд бүх зүйлийг нь хурааж аваад Facebook орохыг нь хориглож тэр өдөртөө эмнэлэгт очиж донтолтын эсрэг эмчилгээ хийхийг шаарджээ. Ингээд Тайлерт ирэх чөлөө гэх зүйл үлдээгүү. Хичээлээ тарахтал аав ээж нь түүнийг эмнэлэг рүү чирч авч явдаг болсон. Галзуурах шахсан Тайлер шөнө ээжийнхээ өрөөрөө сэморж утсыг нь хулгайлан хамгийн дотны найз Майкл руугаа аав ээжигээ алчаад парти ивэл гоё. Америкт ийм зүйл хийсэн хүн байдаг болов. Би анхных нь болно гэж мессеж ütсэн ч Майкл түүнийг мэдээж тоглож ийн гэж утсан. Тайлер өрдөөл нэр алдарт дуртай эцэг эхийгээ хөнөөж 17 настай алуурчин үгсэн гарчигтай мэдээнд гарахыг хүссэндээ галт огооноос хутаг авч хувцсны шүүгээндээ нун хизээ нэгэн цагт надад хэрэг болно гэж төлөвлөж эхэлсэн. 2011 оны 7 сар гэхэд тэрээр Жоржиа мужтай хамаатныхаа гэрт очлохоор ирсэн бөгөөд тэнд байхдаа намайг хинч хайрладгүй гэж ганцаараа иржсэн нь аав ахынх нь анхаарлыг татсан ч аав ах нь түүнийг эмийн гаж нөлөө гэж бодоод өнгөрчээ. Ингээд Флорида дахь гэртээ буцаж ирэхдээ нэлээд төлөвшсөн юм шиг байсан ч энэ үед Тайлер найзуудтай гэртээ цогцтой үдшилэг хийх үнэхээр кул ах та гэж ярьсан. Үйл явдал болохоос 2-7 хоногийн өмнө тэрээр өөр нэг найз руугаа би ээжигээ ална гэж бичгэд тэр найз нь шоронд орж болохгүй шүү гэж тоглоом шоглоом болгон хариулжээ. 2011 оны 7 сарын 16-ны өдөр Тайлер Facebook дээр манад парти болно. Бүгд ирээрэй гэж бичсэн ч найзууд нь түүнийг гэрээ оройнд байгааг мэдчихсэн болохоор итгээгүй тул Тайлер аав ээж ирэхгүй би бүх зүйлийг бэлдсэн гэж тэднийг ятгадаг. Оройн 5 цаг орчимд ээж Мэри Жон маргааш сүмийн цуглаан дээр унших Библийн ишлэлээ компьютер дээр харцав. Тэрээр хайр бол төвчээртэй. Хайр бол нэгүүлсэнгүү гэсэн хэсгийг уншижээ. Яг энэ үед түүний ард Тайлер зогсож исэн тэрээр 3 ширхэг экстази ууж Бэйли гутал өмсөд гартаа алах барьж ээжийнхээ ард 5 минут орчим чимээгүй зогссон гэдэг. Намайг түрүүсээ ээж мааштай болиё гэж бодохын оронд миний утас машиныг авсан гэх үзий ядалт нь түүнийг удирдчихлаа. Тэрээр хамаг хүчээрээ ээжийнхээ дагц руу алхаар цохиж эхэлсэн. Мэри Жо яаж байгаа юм бэ гэж хашгирсан ч Тайлер зогссонгүй. Хажуу өрөөнөөс аав Блэк нь гүйж ирэхэд эхнэр нь аль хэдийнэ цусандаа утгалдан унсан байв. Тайлер аав руугаа дайрч аав нь өрөөрүүгээ цухтаж хаалгаа түгцэн ч бүх гар утсыг нь нуусан байсан тул тусламж дуудаж чадаагүй. Тайлер хаалгыг алхаар нүдэж нүхлэн аавынхаа өрөөнд орж булан руу шахагдаж чичирч зогсон аав руугаа алхаа талайсан. Тэрээр аав ээжигээ нийт 60 гаруй удаа алхаар цохиж амийг нь хөнөөжээ. Ингээд цогцнуудыг унтлагын өрөөндөө зэрэгцүүлэн хөвтүүлж нүрийг нь алчуураар бүтээж 3 цагийн турш шал хананд наалтсан цусыг арчиж цустай эд зүйлсийг цогцнууд дээр овоолж яг л хогшиг зүйлээр дарж нуусан. Тайлер бүх зүйлийг цэвэрлэж дуусаад халуун усанд орж тойлон тараад өөрөөрөө бахархажсэн болохоор инээд нь хүрсэн гэж сүулт мэдүүлсэн байдаг. Дараа нь тэрээр ээжийнхээ картнаас $4,000 авч үдшилгэний бэлтгэлээ базаав. Шөнийн 11 цаг 30 минутанд анхны зочин ирж Тайлер хаалгаа тайлахдаа хар бодуулаг хар өмдөмсөж хүүхэн хараанд томорсон яг л өвчтөе загас шиг гөлөрсөн нүдтэйсэн гэдэг. Тайлер хэрэг хийх үедээ экстази уучсан байсан болохоор өөрийгөө хянах чадваргүй байсан ч зочдоо өгтөж авахдаа манай тамхи татж болохгүй шүү. Аав ээжийн гэр болохоор гэж хэлсэн нь хамгийн ачирхалтай үг байлаа. Гэрт шүн дунд гэхэд 60 гаруй хүүхэд цугларч 130 м квадрат талбайтай тэр гэр там болж хувирсан. Гадаа 16 орчим машин цовж дотор нь хөгжим нүргэлж хүүхдүүд Тайлер авчирсан пив, виски, гуун хөргөгч удалж шүүгэнээс идэх юм гаргаж ирээд яг л өөрсдийнхөө гэрт байгаа юм шиг аашилдаг. Тайлер нэг талаараа найзууд нь ирсэн баяртай байсан ч нөгөө талаараа хөршүүд нь цагдаа дутчихгүй гэхээс маш их айсан. Тэрээр гадаа тамхи татж байгаа хүүхдүүдийг хөршүүд харах болохоор орж татгидаг. Тэр үед Майкл гадаа сууж идэл нэг согтуу хажуугаар нь өнгөрөхдөө энэ гэрээс хүн өгсөн юм шиг өмхий өнөр гараад байна гэжээ. Тухайн үед хэрэг гараад ердөө 7 цаг өнгөрчөөсөн ч Флоридагийн халуун агаар хүрний задарлыг түргэсгсэн. Эсвэл Тайлер өмнө нь ярьжсэн цуу яриаг сонссон ч гэж мэднэ. Бир понг тоглож байсан хүүхдүүд тоглоомоор Тайлер аав ээжигээ алдсан гинэ гэж инээлдэж аав ээж чи хаана байгаа юм бэ гэхээр Жоржиа руу явсан. Эсвэл Орландо руу явсан гэж худлаалдаг. Шөнийн 12:30 болж пив дуусгаад Тайлер 21 настай Марк болон түүний найз бүсгүй Эшли нартай хамт дэлгүүр явх замдаа Эшлид манай аав нас барсан гэж хэлсэн ч Эшли үнийг дээр үе тулсан явдал гэж ойлгожээ. Гэртээ буцаж ирэхэд хүүхдүүд унтлагын өрөөний хаалга түгжээтэй бас эвдэрсэн байгааг хараад энд хар тамхи татж байгаа юм шүү хамтдаа орё гэж нүцгэдэг. Хаалганы доогуур 30 см орчим хүрэн улаан шингэн урссан байсан ч хүүхдүүд үүнийг асгарсан шүүс эсвэл будаг гэж утсан байна. Шөнийн 1:15-д ирсэн Жастин гэх үг гэрт ороод л өмхий үнэрт хамран цоригжээ. Галтгооны шалан дээр шар ариг ус бас хүрэн улаан өнгийн зүйл холилдсон байв. Тенсний бөмбөгөнд наалтсан тэр өтгөн хүрэн зүйлийг бүгд дарс гэж андуурч тэр бөмбөг орсон пивнаас ууцгааж исэн. Тайлер улам түгшиж Марк гих найзаагаа тусдан дуудаад би нэг зүйл хийчихсэн. Насаараа шоронд орж магадгүй. Би хүн алсан гэж хэлсэн ч Марк энэ чиний л асуудал надад бити яриадаа гэж цухтаад явжээ.
Эцэст нь Тайлер өөрийн хамгийн дотны найз Майклыг дуудаж аав ээжигээ алсан тухайгаа хэлэхэд Майкл тоглоом гэж бодоод нэрээ юу ямар кул юм бэ гэсэн ч Тайлер би тоглоог байна. Харал та аав ээжийн машин гадаа байгаа зэтэйгээд Майклыг дагуулan унтлахын өрөөр оров. Хаалганы байруул цустай байхыг харсан Майклийн дотор зарсгийж хаалгыг нээхэд өрөө тэр чигтээ хогийн цэг шүглсэн байлаа. Овоосоо хог цустай альчуур сандал гих мэт зүйлс дундаас хүний цагаан уул цухууж байгааг хараад Майкл шоконд орж амьсгаан тавчтан өрөөнөөс гүйж гарчээ. Ингээд Тайлер Майклыг тайвшруулад яаж алснаа нэг бүрчлэн тайлбарлсан. Экстази ууж хөгжим сонсчоод яаж алхаар зогсон. Толон тараад яаж хинээсэн тухайга бүгдийг нь ярьжээ. Хамгийн ачаалттай нь Майкл энэ бүгдийг мэдсэн ч шууд цагдаа дуудалгүй дахиад 45 минут тэр гэрт байж бүр Тайлертай хамт крашнд селфи хүртэл даруулсан байна. Тайлер нэг гартаа шар аригны теннис тоглож байсан аяга барьж хоёулаа маш баргаар царайтай гарсан байв. Майклийн нүрнээс айц гуниг мэдрэгдэж ам нь баг зэрэг мөрөөсөн байлаа. Энэ найзтайгаа байх сүүлчийн шүн гэж мэдэрсэн баг. Ингээд Майкл би ядраад энэ харьлаа гэж хэлээд явсан ч улгүй Тайлер түн рүү залгаад маргааш дахиад парти болно уу? Чи ирэх үү гэж асуухад Майкл юу гэж хэлэхээ мэдгүй нэлээд тэнэгэлцсэн гэн. Шөнийн 2 цагийн орчимд өөр газарт үдшилэг болж гин гэсэн цуурхал гарахад хүүхдүүд Тайлерын гэрээс бөөнөрөө гарч гүйсэн. Тэд зүлгэн дээр ундааныхаа үлдэгдлийг хасгаж машин дотроо хөгжмөө тултлан чангалан явхад Тайлер найзууд нь явж байгаа дурамчхан байсан ч тэднийг дагаж гадаа гараад гөлөрсөн арцтай ганцаараа үлддэг. 14 машин хөдөлгөхөд хөрш айлын Рэй Воллес гэх эмэгтэй тэсэлгүй цагдаа дууджээ. Цагдаа нар ирэхэд Тайлер уучлаарай одоо чимээгүй байх болно гэж худлаа хэлж тэднийг явуулж чадсан. 30 минутын дараа өөр парти руу явсан хүүхдүүд худлаа мэдээ байсан байна гэд Тайлерын гэрт буцаад ирлээ. Энэ үед Тайлер маш тогтворгүй болж цонхныхоо хөшгийг хааж түгшсэн байдалтай тэнд байсан охтод би удахгүй амиа орлох байх гэжээ. Охид болохгүй гэж хэлхээ оронд амиа орлох гинэ. Ёстой сони юм а. Тайлер мансуурсан болохоор ингэж байгаах гэж хөрсгөөдөг. Үүрийн 4:32 цагдаа нар энэ гэрт цогцвэн гэсэн мэдээллийн дагуу дахин ирлээ. Цагдаа нар цонхоор харахад Тайлер ганцаараа өглөн ном шидчихэв. Түүний хүүхэн хараанд томорч нүдээ огт завчихгүй байсан нь хар тамхины нөлөө байлаа. Цагдаа нар Тайлер гэрээсээ гарч ирснийхэн дараа шууд баривчлахад би Лонг Роуд шорон руу явах уу гэж асуусан нь тэр аль хэдийнэ баривчлагсныхаа дараа хаана өргөдгөө хайж үзсэн байсныг илтгэдэг. Гэр дотор партины хог новш шар аригны аяг хаа сайгүй хөглөрч 10 цаг гаруй хаалттай байсан Софи нэртэй нохой хувцсны шүүгэн дотор хөлсөндөө нэвтсэн байдалтай олджээ. Эвдэрсэн хаалгатай өрөөг нээхэд овоос нь ном тавилгын дороос аав ээжийнхэн цогцолцсон. Цус нь хан шаланд наалтан өтгөрч маш аимшигтай харагдчихлаа. Том хүү Райнд энэ мэдээг дуулгахад мөрдөгчөд хүртэл уйлж исэн ч Тайлер найз Майклда зүгээр л аав ээжийг ахалсан гэд хэлчихв. Ахыг гэд гүтгэчих юм бол би мултрах байх гэж ярьсан нь түүнийг ямар өөдгүй амтан болохыг харуулдаг. Хамгийн харамсалтай нь энэ нэргийн дараах өсвөр насныхны хандлага. Тэд сошиал медиагаар бид цогцтой гэрт партицсан гэж үү? Сони юм а гэж шуугаж зарим нь бүр Тайлерыг өмөрч үнэн дээр Тайлерыг аав ээж нь дэндүү их шахаж ийсэн штэ. Энэ бүхэн эцэг ихийнх нь буруу гэх мэтэр тэд 20 жилийн дараа би тэр алдартай цус үдшилэг дээр байсан гэж ярих нь кул зүйл гэж бодож илаа. Энэ бол хүний осноос гайцсан маш цочирдмоор хэрэг. Хүн хин нэг ялангуяа аав ээжигээ үзээ ядлаа гэд амийг нь хөнөөж болох уу? Тайлер 1-р зэргийн хүн амины 2 эрэхт буруутгагдав. Хэдийгээр тэр насан туршаагүй байсан ч насан турсан үний ёсоор шийдэж 3 жилийн дараа буюу 2014 оны 3 сард шүүх хурал эхэлсэн. Тайлер эхлээд би хийгээгүй гэж мэлдэжсэн шүүх хурал болохоос 7 хоногийн өмнө би буруугүй ч гэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэх тактик хэрэгэлдэг. Энэ нь танхрахны шүүхээр орвол хүнд ял авах нь тодорхой тул ялыг нь багасгаж өгөхийг хүссэн арчаагүй үйлдэлээ. Шүүх хурлын үеэр хохирогчдын ар гэрээхний хувьд тамшигл байсан. Хос хоёр алхаар 60 гаруй удаа цохиулж амиа алдсан гэдэг нь тэнд тодорхой болсон байна. Гэр дотор цогцойход парти хийж хүүхдүүд түүнийг нь харж исэн тухай сонсгон тэдэнд хэсгийн аргагүй хүндэлээ. Прокурор Тайлер аав ээжээ өшөө орслын үүднээс төлөвлөгөөтэй хөнөөсөн. Мөн найзуудтай баатар мэт харагдах гэсэн хүсэлтэд хөдлөгдөж ийм хэрэг үйлдсэн гэдэг бол өмгөөлөгч тархины үйл ажиллагаа нь удаан хугацаанд доголдолтой байсан. Хар тамхи сэтгэл зүйн төлөвшөөгүй байдал өөрийгөө хянах чадваргүйгээс болж ийм зүйл хийсэн гэж өмгөөлдөг. Түүний найзууд мөрдөн байцаалтын явцад Тайлерыг бүх төрлийн хар тамхи хэрэглэдэг байсныг мэдүүлжээ. Тэр ч ятгаа түүний уудаг байсан сэтгэл гутралын эсрэг юм нь согтууруулах ундаатай хойлолдвол хүнийг маш түрэмгий солиотой болгодог гэдгийг шинжээчид тогтоосон. Тайлер шоронгоос Майкл бичсэн цагталтаа намайг чөтгөр удирцсан гэж өөрийгөө өмгөөлж илоо. Шүүхтэр Тайлерийн ах том хүү Райан хэлэхдээ би дүүдээ хайртай хിവэрэж аав ээжид хийсэн зүйлийг нь бодвол тэр хамгийн хүнд ялыг авах ёстой гэдэг бол тэдний аав Блэкийн ах нь тэр амьд байгаа л аль хэдийнэ хөнгөн ял авсан хэрэг. Шоронгоос хизээж гаргаж болохгүй гэдэг. Харин ээж Мэри Жогийн гэр бүл хэрвээ Мэри Жо амьд байсан бол хүүдээ заавал 2 дахь боломж олох байсан. Тэр хизээ нэгэн цагт нийгэм тустай хүн болж чадна гэдэг.
Тэнгэрт байгаа Мэри Жо үнэхээр хүүгээ уучлаасаа гэж хүсэх байсан болов. Эмээ нүртэл тэр зүгээр л хар тамхинаас болоод алдсан хүүхэд уучлаарай гэж уйлж гуйдаг. Иймэрхүү байдалтай гэр бүлийнхний санал хоёр хуваагджээ. Шүүгч Тайлер төвшөөл үзүүлэх эрхгүйгээр бүх насаар нь хорих 2 удааг ялгано. Флорида мужид цаазын аль байдаг ч гэсэн тэр насан туршаагүй байсан тул авчруулах хамгийн дээд ялыг нь авсан нь энэ юм байна. Тэрээр одоо шоронд маш сайн амьдарч байгаа. Ерөнхий боловсролын шалгалтаа өгч сад буюу их сургуулийн эсэлтийн шалгалт дээр маш өндөр оноо авчээ. Өдөржин ном уншиж шоронгийн оргидлуудад Harry Potter зөвлөж явдаг гинэ. Хамгийн зэвүүцмээр нь тэрээр шоронд алхаар цохигч гисэн гарын үсэг зурж миний тухай мэдээ дэлхийд даяар тархаж байна. Би эдийн засгийн мэдээний дараа 2 дугаарт орж ийн гэж бахархан ярьдаг. Майкл бичсэн цагталтаа би хүүтэн цуст мангас биш. Зүгээр л алдаа гаргасан. Би шоронд орсон нь чиний л буруу гэж найзаагаа буруутгажээ. Майкл энэ эргээс болоод маш их сэтгэл зүйн гэмтэл авч эмнэлгээр явж байгааж Тайлер түн рүү ийм дарамттай захиа битсээр байгаа юм байна. Тайлер хар тамхины асуудалтай байсан нь үнэн. Гэвч аав ээж нь түүнийг зөв хүн болгохын тулд чадах бүхнээ хийсэн. Тэдний хичээл зүтгэлийн хариу нь 60 удаагийн алхны цохилт байлаа. Тайлер хэрэгээ төлөвлөж гүйцэтгэж дараа нь парти хийсэн. Одоо хүртэл гимсэн зүйл байхгүй. Энэ бол зүгээр нэг шилжилтийн насны хүүхдийн уур бухимдал биш. Алдар нэрж шунсан, арчаагүй нэгэн залуугүй үлдсэн аимшигтай хэрэг. Тайлер эдлигийн хэрэг бол зөвхөн гэр бүлийн эмгэнэл биш. Нийгмийн ёс зүй болон өсвөр үеийнхний сэтгэл зүйн гажуудлыг харуулсан маш том сануулга. Бид энэ эргээс дараах хэдэн чухал зүйлсийг харж болно. Хайр бол хамгаалалт биш. Блэк, Мэри Жо хоёр хүүгээ аврахын тулд чадах бүхнээ хийсэн. Тэд хайрлаж, залбирч, эмчилж, бүр хатуу чангаар хүмүүжүүлэх гэж оролцсон ч хит их хайр болон хараа яналт нь сэтгэл зүйн эмэгтэй хар тамгинд донтсон хүүгийнх нь хувьд эрх чөлөөг боогдуулагч мэт харагдсан нь хамгийн том харамсал. Тайлер ууж ийсээ эмнүүд болон гадуур эргэлжсэн хар тамхи хоорондоо урвалд орж түүний хүн чанарыг нь үгүй хийсэн байж болох ч хүн амны хэрэг төлөвлөж дараа нь парти хийх гэдэг бол зөвхөн мансуурлын үйлдэл биш. Энэ бол түүний дотор байсан анхаарлын төвд байх гэсэн өвчтөе хүсэл болон хүйтэн сэтгэлийн илрэл байлаа. Үдшилтэд ирсэн 60 гаруй хүүхдийн хандлага хамгийн аимшигтай. Хананд цус байхад, өмхийн үнээр гарч яхад, найз нь би хүн алчлаа штэ гэж хэлж байхад тэд үүнийг кул гэж хүлээж авч үргэлжлүүлэн согтуурах гэсэн нь орчин үеийн зарим залуусын үн цэнийн баримжаа хэрхэн алдагдсныг харуулж байна. Эцэг их нь хүүгээ өсөж том болоход нь тусалж нурууны 185 см хүртэл өсгсөн ч тэр өндөр биеийн нийцтэй тэдний амийн хөнөөхөд ашиглагдсан нь энэ түүхийн хамгийн гашуун үнэн. Тайлер Хэдли одоо шоронгийн хүүтэн анны цан ном уншиж суугаач түүний түүх бидэнд хүүхдийгээ сэтгэл рүү өнгөж харахгүй бол тэднийг зөвхөн эм тариа хатуу хяналтаар засна гэдэг боломжгүй гэдгийг хатуу сануулсаар байна. Ямар ч тач өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа. Суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.